Эртэн зурмын хоёулаа зугаалan Золон шигрэг бараа бидний нарган Hey vlog! За юу яцхан тэгээд би finalтай байсан. Тэгээд өнөөдөр сүүлийн 2 finals аваа. Тэгээд ингээд миний хичээл дуусч байна. Одоо би нөгөөдөр Монгол руу явна. Тэгээд өнөөдөр болохоор юу их вэ гэхээр бүгдээрээ Tarte Cosmetics гэдэг компани байдаг. Тэгээд тэрний Exterior Glam гэдэг Instagram дээр бас makeup artist, influencer, тэгээд YouTuber хийдэг. Тийм эмэгтэйтэй хамтарсан, инфлюенсертэй хамтарсан коллабын тийм нээлттэй ивент болж байгаа VIP. Тэгээд тэгээ бүгдээрээ ороод юу вэ? Шинэ product нь ямар вэ? Тэгээд бүгдээрээ гоё ивентэд хамтдаа явцгаая. За би найзтайгаа хамт явж байна гэж байна те. Тэгээд бид хоёр хамтдаа party event ороод зураг авахлаа. Хоол идээд I don't know юу их юм яг сайн мэдэхгүй байна гэхдээ чадвал Exterior Glamтэй гоё зураг авах хүсэж байгаа. Амар хөөрхөн гэхдээ би яг энд нь Instagram аккаунтыг оруулж та нар ороод сонирхоорой. Тэгээд бүгдээрээ явцгаая. Let's go. За бид ирсэн байна. Норх чи лифтэнд явж байна. Тэр нэг иймэрхүү хувцсан байна. Golden boots. The rooftop garden event in болж байгаа юм байна. Are you Dutch? No. Hi. За энэ influencerтэй хамт part нийлээд ийм гоё lash хийсэн байна. Энэ гоё зураг авахдаг booth байна. Event and it's amazing here. I love it. Look at these balloons on the wall. Hi. You're so nice. Look at these feathers. Oh my god. Wow. Ooh, so nice. Look at these lashes. She looks amazing. It's so beautiful outside. Whoa, I love it. Oh, that's nice. Oh, you can put that. Нэвэт гадна ийм гоё террастай байна. Тэгээд энэ бүр амар гоё. Одоо бас зөндөө хүмүүс ороод ирсэн байна. Тэгээд Exterior Glam өөрөө ирсэн байна. Hey guys, I'm at the Tarte and Exterior Glam collab party and it's awesome here. I'm gonna show you around in a few minutes. Hey guys, we Tarte to Exterior Glam in collab events that is in the Amar Boy Terrace by Barstead in Kazakhstan. And it's just тэгээд дараагийн өдөр нь болсон байна. Тэгээд одоо болохоор би
Монгол руу явах гээд онгоцны бодол дээр ирсэн байна. Шөнийн 2 цаг болж байна. Тэгээд одоо 2 цагийн дараа нэгсэн ноттой чекин хийх баг. Тэгээ өчигдрийн ивент бол амар гоё байсан. Зөндөө олон яг makeup artistууд, influencer-уудтай уулзаад тэгээд ярилцаад айгүй гоё цаг хугацааг өнгөрөөсөн. Тэгээд Tarte Cosmetics, Exterior Glam гэдэг influencer тэр хоёр хамтдаа нийлээд тийм гоё сормоснууд гаргаж байгаа. Тэгээд тэр сормоснууд нь болохоор хиймэл ус 100% хиймэл ус ямар ч амтны ч юм уу хүний үсийг юус ашиглаагүй гэсэн. Тэгээд vegan lashes анхудаа Tarte өөрөө гаргаж байгаа. Тэгээд надад бол айгүй гоё санагдсан. Надад бас сормоснаас өгсөн би тэгээд та нарт бас дараа нь харуулъя. Монголд очиод тэгээд Tarte Cosmetics маань айгүй гоё ивент зохион байгуулад өстой гоё байлаа. Гойгоо бас зургнууд авахулсан. Би тэгээд зургнуудаа бүгдийг Instagram-д оруулдаг. Тэгэхээр намайг ганцаа ээж яана гэд дагараа ороод ямар зургнууд авахулсан бэ хараарай. JFK ямар ч хүн байхгүй шүн болсон болохоор. Хасан бараг нэг атта нийлээ нэг 20-30 хүн багш байна. Миний урт Монгол руу явах гэж бас амар зовлчин яагаад Монголд очиод зөндөө ажлууд төлөвлөсөн байгаа. Тэгээд бид хоёр Taco Tugo 2 лекц орж байгаа. Тэгээд Taco Tugo 2 нь болохоор юуны талаар гэхээр онлайн ертөнцид ер нь яаж бизнес хийх вэ? Ер нь бол онлайн шоп яаж ажиллах вэ гэдэг дотор нь бүх зааврууд тэгээд ямар байдлаар карт нээдэг, яадын тэгээд яаж бас тэ Америк, UK тэгээд янз бүрийн орнуудаас захиалга хийж болдгийг нэг одоогийн байдлаар бас хямдрал зарлцсан байгаа. Тэгээд ер нь бол Instagram дээр дагдаг бол story-нууд үзээд бүх мэдээллийг шууд авч болно. Vlog болохоор жоохон дараа нь эдитлээд оруулах болохоор арай жоохон хавар ордог. Төгөө битээ бас 116 Growth Conference гэж бас 6 сарын сүүлээр хийн. Тэгэхээр тэрний бас маркетинг, тэрний талаар бас бичлэгнүүд удахгүй орох болно. Бид хоёрын видеонуудыг байнгын үзээд, story-нуудыг байнгын үзээд бид хоёрт хамт байгаарай. Ер нь influencer тэгээд онлайн ертөнцид өөрийн гэсэн хайртай хүмүүстэй ингээд яг followers-аа нэмээд тэгээд явах нь бас яг өчигдрийн ивент очих ч юм уу тиймэрхүү бас би бүр хэдэн сая followersтэй influencer-тэй уулзаад ярилцаж үзсэн. Тэгээд ер нь бол тэгэл бүгдээрээ л яг нэг төвшнөөс эхлээл тэгэл дэвшлээ явдаг. Тэгээд иймэрхүү бас гоё ивентүүдэд өргөдөх яг компаниудын хүмүүстэй уулзах юм гоё боломжууд гарч ирдэг. Би бас 8 сард ирчээд зөндөө гоё брэндүүдтэй гоё аялалд явах бах. Тэгээд аялалд явах ч гэсэндээ бүх зардал тэр компаниас нь байдаг. Тэгээд ер нь бол онлайн ертөнцид та өөрийнхөө ертөнцийг бүтэж байна л гэсэн үг. Тэгэхээр тэрийг чинь дэмжиж тэгээд тантай бас таны брэндийг бас хөгжүүлэхэд нэмэр оруулах зөндөө тийм байгууллагууд бас байдаг. Тэгээд тэр бүгдийг төгөө бит хоёр нь бол та нарт харамгүй ярьж өгдөг, тайлбарлаж өгдөг. Тэгээ бүгдийг хуваалцахыг хүсдэг. Монголд очиод бас зөндөө гоё прожектууд дээр аягүй гоё зүйлүүд хийнэ. Тэгээ Монголдас намайг харах юм бол ирээд гоё зураг авахулаа. Тэрээд ярилцаарай за. Яа тэгвэл би бол нэг амар ямар ч хүнийг нөө гэж ахгүй. Би бол та нарыг бүгдийн нүрийг чинь хараад гоё хай гэдэг ингээд гоё мэдлэгийг хүсэж юм. Тэгээд Монголд ч та нартайгаа бас гоё ивентүүдээр тэгээд гадуур ч гэсэн тааралтай уулзах. За окей бүгдээрээ тэгээд Монгол руу явцгаая. За одоо Бээжин руу явах гэж байгаа. Эцэгч. Шинийн 4 болж байна. Air China-гийн яг international онгоцноор амар том гоё. За ингээд 13 цаг гэсэн дээ.